Ич мэдээ шинжлэлийн дугаар гэж явах мө зүгээр энгийн дугаар гэж явна те. Зүгээр л ток шоу те. Шинэ жилиг болгочих юм уу? Өөрөө л мэдгүй те би хувц сунараас солиогүй шүү дээ. Тэгэл зүгээр ток шоу. За тэгээ тэр нь баг дээрээ. Тэгвэл бол дараа нэг гялгар хувцастаар шинжлэлийн дугаар. Хаагийнхаа хоёр орцсон юм шиг те. Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Дэлхийн өнцөг болон бүрт суугаа монголчуудаа энэ өдрийн мэндийг хүргээд Эдэн подкаст шинэ дугаар эхэлж байна. Өнөөдөр манай студид онцгойгийн нэгэн зочин хүрэлцэн ирсэн байна. Энэ зам бол үнэхээр одоо гялалтсан дээр улам дүрлзээ ассан миний хайртай ихч байгаа. Монгол улсын гавьяач жүжигчин Цорог ганц Ариуна. За өнөөдөр яах ч нэг чиг ээдүүлэх гэж гин үү? Юу яах вэ? Эсвэл гялзуулах юм уу? Эсвэл цогшуулах юм уу те? Цогшуулвал ирнэх зүгээр. За эсвэл үрдүүлэх юм уу? Сайхан үлдчихнэ гэжээ. Сайхан үлдчих нэр уулзаагүй ямар утсан байна те? Тоглолтоос хойш за мерсэрл уцаар ярьсан. Тэглээ. За энэ зам бол стадионы энэ 100 төдөөгүй. Ер нь стадионы рекорд гэж бид нар ярьдаг. Жинхэнэ рекордыг эвдсэн. За тэрэнд нь бас баяр хүргэе. Үзэгчдийнхээ өмнөөс. Талархах юм үнэхээр баярлалаа. За үүний дараа сая дарханд очоод бас гал асаалаа. Тэгээ дархны үзэгчдөөс маш их баяртай байна. Бас дахин баяр хүргэе. Баярлалаа. Үнэхээр ирсэн үзэгчдэд талархъя те. Баярлалаа те. Ер нь хүмүүс миний подкастэнд ер нь энэ тэнд ярилцлаганд орохдоо тоглолтын өмнө л ороод дуустдаггүйхээс тоглолтынхаа дараа ярилцлаганд орж байгаа ховор. Тоглолт ямар болсон? Ийм боллоо, тийм боллоо, сэтгэл инглээ гэж ярихыг бас хүмүүс үзхийг хүсдэг байхгүй. Тийм. Тэгэхээр таны хувьд ерөөсөө тэгэл энэ сэтгэлдлүүдийг тийм штэ. Бүр үнэхээр дүүрнээс дүүрэн баяр хөөрөө би хинтээч бас яг ингээд үзэгчтэйгээ юм уу нэвтрүүлгээр орж хуваалцаагүй явж байгаа. Тэнийг бас хуваалцах хэрэгтэй байдаг юм байна гэж бас бодож байна. Хадгалаад яваад ахаар одоо өөртөөгөө эсвэл гэр бүлийнхаа хүнтэй хамгийн их тоглолтынхаа талаар ярилцаад одоо бид хоёр бүр дасцсан тий. Нэг сэтгэл хөдлөл мэдрэмж эмоц ингээд ерөнхийдөө ингээд дарагдсан талдаа. Үнэхээр яг нөгөө уран бүтээлчийн үндэс уран бүтээлчийн туулсан энэ он жилүүдийн бүх нэгдмэл бүтээлүүд уран бүтээлийн одоо тэр одоо нэгдмэл бүх одоо уран бүтээлүүд маань ороод ингээд 40 жилийнхаа ойн бид нар тоглолтыг хийсэ. За тэгээ энэ тоглолт бол ганц Ариунагийн тоглолт биш. Зөв би өөрийнхөө хувь уран бүтээлчийн үнд юу гэж харж байгаа гэхээр энэ тоглолт бол сэргэлт. Монголын ропоп урлалын сэргэлт байгаасаа гэж би бас дотор маш хүссэн. Яа сэргэлт гэж байгаа юм гэхээр ганцхан Ариуна энэ тоглолтод ороод дуулаад ингээд үзэгч олныг дүүргэж байгаа юм шиг. Монголын ропопын бүх талбарууд зэрэг энэ тоглолтын дээр хөгжөөсэй гэж би хүссэн. Яг үнэ. Тий, тайз, гэрэл, тэмээ дэлгэц, түүнийг дагаад худалдаа, түүнийг дагаад үзэгчдийн соёл, түүнийг дагаад дизайнерууд, үсчин, бүжигчд, тэ уран бүтээлчд, хөгжмийн найруулагчд, тэгэл одоо амьд хөгжмийн багийнхан хүүхдүүдийн оролцоо гэд ингээд тэ тэгээ энийг дагаад сошиал медиа тэ тэгээд энэ ерөөсө бүх юм зэрэг ер нь entertainment урлаг дээр ажилладаг. Тэгээ би нэг зүйлийг нэг юунаас нэг манай өөрийн одоо коуч багш маань надад ингэж хэлж ирсэн. Ер нь бол 8 өндөрлөг байдаг гинэ. За. Одоо энэ хүн төрөлхтний 8 өндөрлөг дотор ажилладаг гэж байна. За тэрнийх нь нэг өндөрлөг нь урлаг entertainment-ийн талбар байдаг юм байна. Яг л бус нөгөө эдийн засгийн талбар, боловсролын талбар тий. Тэгэл нөгөө одоо гэр бүлийн талбар гэл ингээл нөгөө бусад нөгөө талбарууд донд чинь урлаг entertainment-ийн талбар бол хамгийн чухал талбар байдаг гинэ. Яг л тэр урлаг entertainment-ийн талбараар дамжиж хүмүүс бид нар нийгэмд яаж нөлөөлөх вэ? Дуугаараа яаж нөлөөлөх юм тийм ээ. Тэр залуучуудын өөрсдийнх нь нийгэмдээ болон тэр хийж байгаа уран бүтээлээр үзэгчдэд яаж нөлөөлж байгаа. Өөрөө хувь хүнийхээ ёс зүй сахилга батынхаа хувьд яаж нөлөөлдөг ингээд. Энэ нь өөрөө үлгэр жишээ байдал нь урлаг entertainment-аар дамжигдаж хийдэг гинэ. Тэгвэл тэр урлаг entertainment-ийн талбар буюу одоо энэ 8 өндөрлөгийг хинт одоо өндөрлөг түргэж энэ талбарыг хөгжүүлэхэд тусдгийг гэсэн чинь эдийн засгийн талбар буюу бизнесийн талбар нь хамгийн чухал байдаг гинэ. Тэгэхээр энэ Америкуудын гаргасан судалгаа шүү. Тэгэнгүүт энэ одоо бизнесийн талбар хөгжиж бусад талбаруудыгаа
бизнесийн талбар нь зөв байдлаар, ёс зүйтэй байдлаар одоо яг тэр цэвэр ариун зөв одоо нөгөө тэр талбаруудыг хөгжүүлэхдээ тэр талбарын нь эдийн засгийн талбар буюу бизнесийн талбарын хүмүүсүүд нь өөрсдөө одоо тэр өөр хүчнэр удирдуулдаг яг цэвэр байх юм бол энэ талбарууд нийгмээ маш сайн авч явдаг гинэ. Одоо нийгмийн одоо тэнцвэрт байдал Тэгэхээр тэр бизнесийн талбар хамгийн зөв байх хэрэгтэй гэж байна. А тэнгууд манай энэ урлаг entertainment-ийн талбар сая бол энэ бол бас гайхалтай хийгдлээ шүү дээ. Яг тэгвэл бид нар дээр бас яг дэмжигч буюу тэр эдийн засаг санхүү дээр ажиллах тэр баг хамт олон бас үнэхээр сайн байж чадлаа гэж бодож байгаа. Яг бол дан ганц ариунаа энэ тоглолтыг хийхин тулд ганцаараа чадахгүй. Энийг бид нар яг баг хамт олноороо буюу тэр одоо энэ яг саяны хэлсэнчлэн тэр одоо сошиал медиагийн баг гэдэг ингээд бид нар яг нэгдвэл байж чадсан учраас энэ тоглолт амжилттай болсон. А хэрвээ би хуучин ариунаагаар юм уу одоогоос 20 жилийн өмнө эсвэл одоо би хэдэн он тоглож байлаа стадионт чинь 2004 онд 2002 онд тоглож байсан байхгүй стадионт тий. Тэгэхээр тэр үед бол бид нар өөрсдөө хийжсэн. Тий, нэг нь Буянгийн жаргал сайхан ах маань миний тоглолтыг зохион байгуулж байсан. А нэг нь бид нар өөрсдөө гэр бүлээрээ зохион байгуулж байсан. Яг бидэрт маш их туршлага хуримтлуулсан. Гэхдээ бид нар алдаатай оноотой зүйлүүд их байсан. А одоо харин энэ удаагийнх бол бид нар сүм багаараа орж иж ажиллаа шүү. Тэгэхээр энэ өөрөө цаанаасаа бид маш сайн нэгдмэл байж чадсан. А нэгдүгээр стратеги төлөвлөгөө маш сайн байсан. Маркетинг маш сайн байсан учраас бидний зохион байгуулалт ёс зүй хийх ёстой ажлууд маань цаг хугацаанд эртнээс бэлтгэгдэж орсон учраас тоглолтын маань үр дүн буюу одоо нөлөөлөл үзэгчдэд хүрэх ёстой мессеж маань үзэгчдийг тэр одоо асаа гэсэн тэр үгийн утга тэр тоглолтын бүх юмтайгаа нийлээд үнэхээр тийм үр дүнтэй байж чадсан гэж бодож байгаа тийм. Түрүүн ярихад нөө рок попын сэргэлтгээ ярьж байна. Би энэ дээр бол тантай үнэхээр санал нийлж байна. Ялгуурлан гадуурхаж байгаа эсвэл ямар нэг тийм өөр бодол байхгүй. Гэхдээ шинэ хөгжмийн урсгал одоо бусад хөгжим хипхоп гэдэг ч юм уу энэ маань сүүлийн хэдэн жил бол ирчээ авсан. Тэр ч утгаараа том тоглож янз бүрийн зүйл болоход рок поп ер нь жоохон унтаа байдалд орсон байсан. Тий. Энийг ариунаа ихчүүл үнэхээр сэрээсэн, асаасан, галын дүрлзүүлсэн гэж хэлж болно. Тэгээд үнэхээр бид бүгдийн хүүхэд насандаа яг л сонсож үтсэн бүх сайхан зүйлийг өнөөдөр энэ 100 стадионд үзлээ шүү дээ. Үнэхээр гайхалтай байсан тэр бол тий. Тэр яг одоо ингээ бид нар нэг ингэсэн шүү дээ. Ингээ нэг тоглолт үзэхэд бид нар харах юмтай ах хэрэгтэй тий. Сонсох хөгжмийн найруулгын сонирхолтой ах хэрэгтэй. Тэг хүн яг юг харж баясах хэвээр юм тий. А мэлмийн юг харж баясах хэвээр, юг сонсох хэвээр. А юуг зүрх сэтгэл хөдлөх хэвээр. Тэгэхээр чин дуу. Тэгээ тэр одоо эмгтэй дуучин учраас эмгтэй артистуудын нэг онцлог чанар нь үсэх юмтай гэж би боддог. Яг л эмгтэй артист байхын нэг гол давуу тал нь хэрвээ тэр эмгтэй артист өөрөө аттрактив байх юм бол тийм ээ. Одоо надад нэг юм аттрактив нэг юм жоох нэг өөрийн давуу талууд байгаад байна шүү дээ. Тэгэхээр ийм зүйл байх юм бол бас энэ entertainment шоу тоглолт буюу тэр тундаа стадионы том хэмжээний тоглолтод бол илүү сонирхолтой зүйлийг хийж болдог байхгүй. Тэгэхээр Ариунагч 1997 оноос хойш бүжгийн хувийн дэглээч багштай одоо нөгөө White Bar-гийн манай нөгөө сая Tonight-аар ордог нэг төвшөө штэ. Төвшөө чи миний анхны бүжиг дэглээч штэ. Тийм үү? Тий 97 онд мань хүн чи миний балет мастерээр ажиллаж байсан. Тий төвшөө броо чи миний бүжигд балет шин залуу байсан штэ. Дөөр бүжгийн тий. Тэгээд миний хамгийн анхны 97 оны бүжиг дэглээчээр төвшөө орж исэн. Тэгээ бид нар чинь тэр үе сандалтаа бүжиг гэдэр бүжиглээд одоо яг одоо арай жоохон про төвшний бүжгийг төвшөөтэй би анх одоо бүжиг дэглээчээр ажиллаад миний хувийн бүжигчд гэдэг юм 1997 оноос би болж исэн байхгүй. Эрос номерыг тоглолтод орж исэн. Тийм байна. Эрос номерыг тоглолтод. Мэдгүй хүмүүс мэд MMP-гийн төвшөө. Тийм манай төвшөө ч миний хамгийн анхны бүжиг дэглээч байсан байна. Оо nice. Тийм. Сонир байгаас. Сонирхолтой юм чи. Тэгэхээр тэр суур энэ олон жилийн давтамжтайгаар ерөөхдөө хореографи дандаа мэрэгжлийн урлагийн бүжигчтэй ажиллаж байсан учраас энэ хореографи энэ хийх бүх зүйлүүд өөр дээрээ хэрхэн яаж одоо нутагшуулах уу те Монгол entertainment урлаг дээр яаж Ариунагийн гэдэг юм онцлогтой бүжиг дэглэлт энэ шоу тоглолтоо одоо уйлдах уу гэдгийг дандаа бүжиг дэглээчтэй ажиллаж сурцсан учраас бас манай тоглолтын нэг онцлог нь бол бүжиг шүү. Тийм ээ? Яг тий. Ариуна ихчиг тайзан дээр галз цогтой бүх зүйлийг ийм цогцлоосон одоо яг амьд тоглолтыг бол тэр чигт нь асаад гэдгээр нь монголчууд бүгдээр юм. Тэгээ би энийг бодохгүй юу. Тэгэхээр хүнд яг нөгөө байгалийн өгөгдөл авьяас байдаг ч гэсэн академик боловсрол гэдэг зүйл чухал юм байна гэж зүгээр би яагаад ч юм тантай холбож бодсон юм. Тий.
та бол Монголд бас цөөхөн яг энэ урлаг дуулаачийн академик боловсролыг сургуультанд сураад эзэмссэн хүн. Тэгэхээр өнөөдрийн яг энэ тайзан дээр гарч ирээд одоо бүх зүйлийг асаадаг юм цогц байдал энэ академик боловсрол суурь гэдэг зүйлтэй холбоотой. Бор яалтчгүй холбоотой. Бид нар Болгарт сургууль сурж байхад бид нар хореографи буюу хичээл яг дуулаад микрофонтойгоо дуулаад хийдэг хореографи хичээл нь тусдаа ордог гэсэн байхгүй. Тэгээд жаз чиглэлээр бид нар одоо сургуулийнхаа дээд одоо нөгөө амьд хөгжим тоглодог одоо биг бэнд хамтлагтаа бид нар дандаа сургуульд хийж шалгалтаа хөгж амьд хөгжмөнтэй сургуулаа хийж дуулдаг байсан. Тэгээд хоолойны энэ одоо педагог багш маань үнэхээр сайн багш байсан. Яг гэвэл яаж олон цаг амьсгаагаа ядрахгүйгээр авч дуулж сурах вэ гэдэг бид нар суурь боловсролыг Болгарын консерватор маш сайн өгсөн. Дараа нь үргэлжлүүлээд би Монгол Улсын гавьяач жүжигчин дуучин насан дотох багш дээр би чинь 18 наснаас шавь нээж агаад дагаад хичээгээд шавийн барилгатай ингээл гүгэл яаж идэг. Тэгэхээр ерөнхийдөө яалчгүй нөгөө олон цагаар дуулахын тулд бидэрт үнэхээр сайн педагог буюу тэр дуулаачийн урд буюу тэр өөрийгөө яаж олон цагаар тисэж авч үлдэх вэ гэдэг энэ яаж ухаанаар дуулах вэ гэдэг энэ юм чи маш их чухал байдаг л да. Яг бол миний хувьд бол бүжгэлж ингээд дуулдаг учраас толгой бүжгээ яаж хөдөлгөөний хийх үү гэдгийг ажиллана. Хоёрдугаарт яаж одоо энэ хооронд би нөөцөө авч үлдэх вэ? Тийм тэр их чухал байхгүй. Хэрэг би нөөц алдчихвал амьсгаа ингэчвэл ерөөхдөө богино амьсгаа авдаг ч юм уу, өнгө гуйдаг ч юм уу, эсвэл сүүд руугаа цуцаад жоохон дулчтахаа болох ч юм уу, тийм нөхцөл байдал үүсэх магадлал маш өндөр. Тийм учраас физикэл биеийнхаа хувьд тэгээ яг одоо энэ дуулаачийнхаа тэр педагогийн хувьд хоолойгоо яаж гэмтээгүй авч дуулах уу? Гуравдугаарт яг нөөцөө тоглолтын төрсөл хүртэл би яаж барих уу гэдгээ мэрэгүү хаан дотор бодох хэрэгтэй байдаг байхгүй. Тэгээс би тэнд сэтгэл хөдлөлөөр хөдөлчих юм бол уучлаарай. 3 цагийн 30 минутын тоглолт чадахгүй шүү. Үнэхээр чадахгүй. Сүүлдээ хоолоо суусараад хэрэг би мэрэгжлийн биш дуучин байсан бол багал зурдаал тэгэл дуусаал. Одоо үзэгчдийг байгальтан дагуулна гэдэг зүйл. За. Энэ талаар ярихаар энэ аль баг бахын таны нэртэй холбоотой л ариунаа бол шал өөр. Different animal гэдэг шиг те. Тайзан дээрх ариунаа шал өөр гэл. Би өөрөө ингээл таны хажууд ингээд энэ зунаас ингээл мэрсээр байж үзэл ингээл харахад яалчгүй хаач ариунаагч тайзыг эзэгэндэг. Тэнд байгаа бүх хүмүүс одоо жишээ нь шинэ жилийн тоглолтын дээр л зүгээр жишээ авъя л. Шинэ жилийн тоглолтыг би мэрсээр ингээл юм хөтэлдэг эсвэл зохион байгуулалаа явж хахад хүмүүс хоолоо идчихэдэг байхгүй. Дуучин гарч ирнэ хоолоо ид. Ариунаагч гараад ирнэ хоол идэх бол хамаагүй. Тийш бүгд гарна. За яасан бэ гэж ариунаагч тэр сүүлийн тэр рилийг харж байгаа те тэр хувцс нь ямар ч гоё тэр тэгж тааруулаад байгаа мó яарц юм уу гэд хүн бодохоор гэхдээ тэр зогцоод байгаа байхгүй юу. Тэгэхээр би таныг энийг холбож асууж байгаа асуулт нь таны хүүхэд нас таны яг өөрийн чинь хувь хүн суурь нь яг юм галц цогтой байсан юм уу? Эсвэл энийг академик байдлаар эсвэл сүүлд сурсан юм уу? Яг би Болгарт сургуульд сураад тэгээ нэг жилийн чөлөө аваад Югослав яваад тэгэд би их тийм одоо нэг юм нэгдэж эхэлсэн баг. Нэг Европ соёл, Европ тайзны чинь нэг эстрад урлаг гэдэг чинь бас нэг юм Европ усаас гаралтай штэ ер нь өөр одоо үндснээс гаралтай урлаг. Манай entertainment. Тэгээ тэнд очиод харийн хүмүүсүүдтэй гадны хөгжимчтэй ажиллаж үзээд тэгээ тэд нар ер нь намайг их нээж өгсөн. Их чөлөөтэй ер нь яг ямар үед хэрхэн яаж ажиллаж дуулах уу гэх. Тэгээ миний дотор нэг юм жоохон гал байдаг юм шиг байгаа. Тэгээ нэг зоригтой те. Нэг зориг байдаг юм шиг байгаа те. Тэгээ нэг тайзан дээр тэр бие барьдаггүй. Бие барихгүйгаа хөрүүл бас нэг тэрийгээ ингээд нэг юм гой зохицуулаад явцдаг те. Нэг хитрүүлдэггүй мөртлөөсөө ингээд нэг тааруулаад идэг юм маань бас нэг юм тэр төр үед авсан туршлага. Тэгээ нэг багшийн маань зааж өгсөн бас нэг сургуулаас авсан бас нэг боловсруулагч байна. Яг л бас хитрүүлчүүл тэр манаас амтдаггүй болчихно шүү дээ те. За энэ арай жоохон бүдүүлэг талдаа болж байна. Яг тэрийг нэг тааруулаад аваа явчихаар болчдөг шүү дээ те. Тэгэхээр нэг тэр нь мэдгүй би тэр их шил би тайзан дээр гараад яг би үзэгчдийг тэгж байлдан дагуулна гэж ерөөсөө төлөвлөдгөө. Тухайн үед дотор маань яг юу хүсэж чин дотор хариуна те. Тэр мэдрэмжээрээ
тэрийгээ сосоод би тэгэл үзэгчтэй хараад ингээл за одоо яг нэг ингийн байна гэл ороод ингээл урсаал явчихдаг шүү дээ. Би өөрөө тэрийгээ ингээл хүчлээд ч юм уу те нэг ингэдэггүй эсвэл ингэх юм байх. Цаанаасаа нэг тэгэл нэг урсчдаг юм мэдгүй. Тэгэхээр нэг мэдгүй өгөгдөл ч юм уу нэг миний нэг өөрийн нэг гал байгаад ах шиг байна. Өгөгдөл академик хоёр сүлэрж байна гэдэг шиг. Тийм. Монголын оюутны сагсан бөмбөгийн холбоог дэмжиж ажиллаж байгаа Эдэн подкаст бид нар бол Монголын сагсан бөмбөг ирээдүйн хүүхэд залуучуудын энэхүү спорт маань дэлхийн спорт болоосоо гэж хүсдэг учраас чадах чинэгээрээ дэмжиж ажиллаж байгаамаа. Оюутны сагсан бөмбөгийн холбоо MCBA-гээ дэмжээрэй. Watch me win, then watch me do it again. Одоо ингээ ярахаар таны өөрийн ч бай. За та өөрөө онцлогтой хүн байсан. Гэхдээ танаа үеийнхэн бас сайн дуучид маш их ихтэй. Одоо Сара нөгөөтл нь Ариуна нөгөөтл нь Сара гээл те. Тэгэнгүүт одоо ингээ та нарын дараа үеүүдийг би хараа явлаа л да. Яг нуулаг үйлэхэд айгүй сулраад явц. Одоо баг байхгүй. Яг эмхтэй дуучид. Эрэгтэй артистууд бол гарч ирээл мундаг назаа гээл өөр юм байдгийг те. Эмэгтэй охтууд гэхээр миний үеэс ахуулаад бүр байхгүй болц. За авьяас бол байгаа юм. Гэхдээ энийг усалж чадахгүй нөө боожулж чадахгүй нөө мэдэхгүй нэг юм тааж гэсэн анзарч байгаа бол шинэ охтууд дуучид нэг юм тууштай байдал алгаа гэдэг зүйлийг. Да энэ тал дээр ямар бодлоо. Сайхан дуучид байна. Жишээлбэл нөгөө хэм бэлээ. Магнит брэнд тэр ямар хөрхөн сайхан бас галцогтой. Тэгтээ ингээд би магнит брэнд нэг жоох ажиллаад өгчих юмсан ч гэдэг юм уу. Надад нэг тийм ингээд нэг би өөрөө нэг эмгтээ дууч учраас эмгтээ дуучныхаа нөгөө яг нэг ингээд юунд хүлэгдээд байгаа. Яг нэг хаанаа нэг хүлээстэй байгаад байгаа. Нэг энэ дээр нэг ингээд өгчихсэн хореографиг ингээд тавиад өгчихсэн ч гэдэг юм уу. Нэг тийм зүйлүүд ер нь нэг юм одоо бид нар шиг ингээд нэг төлөвшсөн уран бүтээл болсон байгаа шүү дээ. Тэ нэг ингээд ажиллаад өгчих юмсан гэж үнэхээр харагдаг. Яг бол эмгтээ уран бүтээлчдийг эмгтээ багшил дасгалжуулж чадна. Яг бол тэр зовлон, тэр өнгө, тэр одоо тэр дотоод тэр эмгтээ хүн учраас тэр хүний ертөнцийг бид нар багахан гадарлах байхгүй. Тэгээ би шил маралжонгоод бас хардгийн маралжонгоог бас ажиллаад ингээд нэг гой зарлаад өгөх юмсан. Гэл одоо хишигтлаа байна те. Хишигтлаа бол илүү дандаа илүү дүвэтэх дуулж явдаг. Яг ганцаараа соло уран бүтээл байдгүй шүү дээ те. Тэгэхээр тийм уун бол чадна ямар гоё хоолойтой бас гал байна уу байна. Тэгээ нэг юм яриа байна уу байна. Манай хишигтлаад те. Тэрний хитэрчихгүй л бол те. Тэгээд яг ингээд энэ болгохаар нэг эмгтэй уран бүтээлчд маань ягаад нэг юм гоё соло уран бүтээлтэй нэг юм ингэсэн нэг гоё уран бүтээлчд төрөхгүй байна. Эсвэл баг зэрэг цаг хугацаа хэрэгтэй юм уу? Эднийг дасгалжуулах багш хэрэгтэй л юм байна даа л гэж боддгийг. Тэрс энийг нэг продакшн юм уу эрэгтэй одоо продюсер ч юм уу ажиллаа гэхэд эмэгтэй хүний уруухан багш хүний бас тэр нэг зөвлөмж эдэр цаашгүй хэрэгтэй гэж боддог. Заашгүй хэрэгтэй. Одоо ингээл ярангуу таны саяны хэлдэг дуучид яг хуу ингээл нэг хийд дуу, хоёр хийд дуу гаргадаг. Нэг ингээл бүдгэрдэг. Тэгэхээр Ариуна хичиг ч юм уу Сара хичиг Ариуна хичиг харахаар бүтэн хідэн цомгоор нь ингээд цомгийнх нь 12 трак нь тэр чигээрээ хийд тэр нь өшөө ахаад хид хідэн цомог байгаад байгаа. Тэгэхээр ингэж ажиллана гэвэл та нар яах юм бэ гэж зүгээр би бас асуумаар байдаг. Тэгэхээр саяны ярьдаг дуучдгийг гэх юм бол та ийм гарын шавтай бол гэвэл яах вэ? Эсвэл энэ хүүхдүүд хэрвээ Ариуна ч надад зөвлөд би бол пашаас зуршууд зүгээр ээлдгээр за яаж яамаар байна гэл ингээд бид залуучуудтай хамтран ажиллах билээ. Харамсалтай нь хинч хизээж бидэнд одоо хандаагүй байна. Тослаач гэдэг юм уу? Одоо ми тоглолтын дээр ажиллаач гэдэг юм уу те. Тий. Бид нар нэг тоодгүй юм болоо гэж боддгоо шүү дээ. Ариунагчтай би ярьцлага хийнгээ бодож байгаад. Тэгээд нөгөө хүний оргил нас гэд би бас бодохгүй юу. За 30-аад нас юм боо. За 40. Ариунагч ингээ бодохоор одоо хүртэл оргилоод байгаа байхгүй. Тэгэхээр та юм яг хүний яг эд оргил нас гэдэг зүйлийн талаар бодлоо болцооч. Би яг 33 хүртэл бүр супер тууштай ажилласан шүү дээ. 33 нас хүртэл ингээл бүр ерөөс ингээл бүр тасралтгүй.
Тэгэл жил болго уран бүтээлээ гаргаал, тэгэл тоглолтоо хийгээл, шинэ уран бүтээлийг араас нь яагаал цомгооч хийгээл, гадагшаач цомгоо хийгээл, Монголдо цомгоо хийгээл. Тэгээд 2000 за би хамгийн сүүлийн 6 хүртэл миний дурлал шиг асан тоглолт 4 өдөр UB Palace тоглож байсан. Тэгээд тэрнээс хойш нэг хэсэг нэг жоохон ийм намжин байдал руу орж ирсэн. Тэгээд тэгтээ би уран дуу гаргахаа зогсоогоог. Уран бүтээлээ туурсаар байсан. Тэгээд шүүгч болж эхэлсэн тий. Universe Best Songs гэл ингээд UBS-тэй холбоотой бүх одоо тэдний тэмцээнүүдэд залуучуудад зөвлөгөө өгөх, тэдний босгон байгуулахад тэдэн зөвлөгөө өгөхөд шүүгчийн ажлыг илүү төлхөө хийж ирсэн байдаг юм билэ. Тэгээ илүү уянгийн дуунууд ер нь тэрнээс хойш гарч эхэлсэн. Харсан ч ерөөсө дан уянгийн дуунууд би яг би тэр үеийн дуунуудаас энэ баг ийм өнгөтэй. Тийм ер нь маш их уянгийн дуунууд төрсөн. Чимээг ухаарал гэл ингээд уянгийн дуунууд урсаал байсан. Нэг эмэгтэй хүнийг тийм болдог нас байдгийм байх гэж би харсан. Тэгтээ би зогсоог. Дуусаар л байсан, явсаар байсан. Тоглолтууд маань жоохон хотож эхэлсэн. 2019 онд тэг явж байгаад 2019 онд ариун нагчийн тэнгэр шиг бай тоглолт болоод тэр тоглолт маань бас нэлээд олон жилийн дараа тоглогдсон шүү дээ. Тэгээ энэ тоглолтын дээр бол бас нэлээд сэргэлт авсан. Сайн ч тоглолт болсон тухай үед. Сайн тоглолт. Том цэцэг идэр гарч ирдэг юм шүү дээ. Тэгээд тэр тоглолтоо за ерөөхдөө ийм зааланд бол нэг ингэж бас юу бол томоох хэмжээний зааланд бол ийм тоглолт хийж болох юм байна гэж хараад тэгээд дахиад ер нь стадион тоглох юмсан гэдэг тэр тоглолтоос хойш илүү их нөгөө гоё урам зориг аваад тэгээд тэрийг төлөвлөж эхэлсэн байхгүй. Тэгэхээр энэ зогсолтгүй ажиллана гэдэг бол уран бүтээлчүүний хамгийн чухал юм одоо хараа юм байна гэж бодсон. Яг тэгвэл бид нар зогсолтгүй л яваад байх хэрэгтэй. Уран бүтээлээ туйраал яваад байх хэрэгтэй. Уран бүтээлээ харивжуулаад байх хэрэгтэй. Тэгээд сайн уран бүтээлийг бид нар одоо бүтээгээд туйраал байх хэрэгтэй. Яг тэгвэл чинь дандаа хамтарлаар гарч иж байгаа учраас тэгтээ одоо сүүлийн үед уран бүтээлчд буюу хөгжмийн зохиолчд бид нартай хамтарч ажиллах хөгжмийн зохиолчд маань ерөөхдөө залуудаа бидэрт маш их дууг өгчээсэн учраас одоо тэднээс авах дуунууд маань харьцангуй багасаад эхэлсэн. Тэгтээ бид нар өөрийн урын сангийн өвөө буюу авдраа ухаад ингээд дуугаа ухаад гэхээр үнэхээр сайн дуунууд байна. Одоо ингээд сая чамтаас чамгүй 2004 онд гарсан дуу Сингапурт би тэр дууг бичүүлжсэн шүү дээ. Сингапурын нөгөө Джери дээр очиж, Джериг студ дээр очиж бичүүлжсэн. Тэгээ манай халиун, Дашка тэр бүгд явж ирсэн. Хөгжмийн найруулагчаар халиун ажиллаж ирсэн. Тэгээ чамтаас чамгүй ч нөөрөө нэг тусдаа цомог Чука and Аруна гэдэг цомог байхгүй. Тийм. Тэгээд тэр гарч ирсэн. Тэгэл одоо сайн байна санаандгүй хонгор маань. Энд чинь бас л ингээл миний бүр айл хэдэн оны дуу вэ? Миний шин хорон сай цомогт орж ирсэн дуу шүү дээ. Тийм баг 2002 оны цомогт орж ирсэн дуу баха. Нилээ их үе. Миний шин орон сай цомогт орж ирсэн. Тийм. Тэгэхээр ингээд нэг хуучин дуунууд маань эргээд хүмүүст мартагдаад дахин сэргэлтийг бас одоо энэ шинэ үеийн залуучуудад ингэж сэргэж ирж байгаа нь өөрөө бид нар дахиад өөрийнхөө дуугаар залуучуудыг эргээд ингээд сургаад ингээд дуугаа ингээд заагаад ингээд дуу маань эргээ сэргээд бусдаар дамжаад хүрчиж штэ. Шинэ үеийн залуу уран бүтээлчдэр дамжин хүрчиж байгаа. Чанар гэж зүйлэх чухал. Чанартай байсан. Сайн уран бүтээл учраас тийм ээ. Тийм. Нэгэнд нөгөө оргил үе юм уу гэж асуусан юм чи. Бид нар бас нэг юм үеийн найзуудтайгаа зүгээр яриа сууж байгаа. Би ингээ өглөө болгон босохоор одоо 30-аад насны залууч нэг юм итгэл найдвартай дандаа сэрэгддэг. Гэхдээ яг юуны итгэл найдвар нь мэддэггүй. Нэг юм найдаал сэрээд байгаа. Би өнөөдрөөс илүү томрох бах та. За би ийм хийж байгаа, энийг хийгээд байвал эсвэл өшөө нэг юм зүйл гарч ирэл би томрох ариун нагчийн тоглолтын дээр ажилладаг ч юм уу те. Ингээ нэг юм итгэл найдвар яваал байдаг. Тэгсэн чинь манай найз гэхдээ энэ итгэл найдвар хизээ дуустдаг бол гэж ирсэн. Ямар нэг өглөө босоод ирэхэд хөгшөрцөн. За миний итгэл найдвар ингээд дууссан. Одоо ингээд цаашаа зүгээр үлдсэн юм билээ. 50 амьдраа дуусгах та гэдэг зүйл хизээ ирэх бол тэр уйдгартай авах болов уу зүгээр ярьж ирсэн. Тийм. Тэгэхээр таны хувьд зүгээр энийг юу гэж ойлгож байна? Тэгээд нэг юм итгэл найдвартай сэрэх. Өшөө би цаашаа шинийг эрэлхийлэх гэвэл би ийм над боломж байгаа бах гэдэг найдвар ингээд төрөөд байдаг. Миний нас болов байна гэдэг ч юм. Миний үе ирээг байна гэдэг ч юм. Тэнгүүт хизэнээс яг энэ байхгүй болоод ийм тайвшрал ирдэг юм бол. Тий, яг нөгөө энэ уран бүтээлч хүний энэ одоо ингээд нэг юм уран бүтээлээ ингээд туйрах гэдэг нэг юм нэг шатаад идэг шүү дээ уран бүтээлч хүмүүсүүд их шатдаг. Би бол залуудаа шатдаг хүн байсан. Тий. Тийм радикал тий. Юмд амар маш их шатдаг. Тэгээд тэр шатаад юмаа хийж тгол заавал тэрэндээ хүрх юмсан гэдэг тэр нэг хараанда хүрхийн тулд би үнэхээр тууштайгаар явчихдаг. Зогсолтгүй бүр.
Тэгэл эрэл хайгуул хийгээл яваад байдаг. Тэгэл шатаал тэгэл ингээл юм үзээл судлаал те. Тэгэл өөрөө тэрэндээ ороод ингээл нэг зохиолч хүн ингээл юмдаа ороод ингээл төсөөлөл те. Тэг би яг юмаа ихтэй тэгж төсөөлдөг. Тэг ингээл бүр ингээл заримдаа бүр зүудэндээ тоглолт маань ийм болж ийн гэж хараал. Тэг ийм төсөөлөн бодох чадвар сайтай те. Тэгэл одоо би тайзан дээр тийм болцсон байна гэл өөрөө тэрийг хараад тэгэл би энэ дугаа яг энэ дээр ингээд зогсоол ингэн энэ дээр нь би бүжиглэхээр ингэн энэ дээр нь ингэн гэл өөрөө бүр тэрийг ингэж бүр зургалж хардаг. Бүр тэгэж би уран бүтээл хийдэггүй ш. Хүмүүс ерөөс тэрийг мэддэггүй. Нэг ариунаа гараал дайчин зөрөгтэй тууштай гараал алаад байдаг гэж бод. Тэр чинь би яг эхнээс нь төсөөллөөд зурглаад бодоод тэгээд одоо шилбэл энэ стадионы тоглолтыг би 5 жил судалсан шүү дээ. 5 жилийн өмнөөс би энэ тоглолтыг би яаж зурглаа гаргах вэ гэл ингээл бодоо шаналал шатаал тэгэл хүмүүстэй уулзаал ярилцаал энэ тэнд надаас илүү бүтээлч хүмүүс байл тэдэртэй уулзаж ярилцаал тэгэл тэдэртэй зөвлөлдөөл тэгэл зүрх сэтгэлээ нээгээл фантазлаал те тэгэл гадны юмнуудыг судлаал за энэ гадны чиг хандлага ямар болцсон байна хөгжмийн хариулга ямар болцсон байна за би яг миний ариунагийн харизмтай энэ яг яаж зохицох ёстой вэ гэдэг юм уу те. Тэг энэ нь надад өөрөө энэ бүтээлч байдал надад маш их итгэл найдвар үүсдэг. Яг бол би юу хийхээ мэдчихэд шүү дээ. Би хаа хүрхээ өөрөө яг тайзан дээр яаж гарахаа би түрлээд харж байгаа учраас зургалж байгаа учраас надад тэр итгэл найдвар нь байдаг байхгүй. За би яг ингэж ингээд яг стадионы тоглолт нэрхэд ариунагч 100 бэлтгэл хангагдсан байсан шүү. Хангагдсан. Яг л би 5-6 жилийн өмнөөс нь чинь бодоод энийхээ төлөө би чи ингээд бясалгаад нөө тархиндаа зажлна гэдэг шиг те зүрхэндээ зажлна гэдэг шиг яг тэгж Монгол тараагүй. Тэгээд юу ч бүжгээ ангин гээл тэгээд үгүй тийхгүй тэгдгүү маа ингэдэг байхгүй гэл ингээл нэг олон жилийн туршлага тэгэл тэдэнтэй ч өста яг алцах үедээ алцаал те уурдах үедээ уурлаа ширээ шаах үедээ шаагаал ингээл яг ингэжээч ийм юмны ард гарч ээж тэр итгэл найдвар гэдэг юм хүн алддаг. Энэ нь эргээд өөрт нь тайвшруулбал яг л би тайзан дээр аль хэдийн тайвширсан гарч байгаа. Бүхий бэлтгэгдсэн учраас. Бэлэн учраас би тайван байгаа байхгүй. Тайзан дээр даруй шүрэ сандраагүй. Харсан тий? Надад ямар сандрал байгаагүй. Би гарахаас өмнө харин бүр янзын сандардаг. Тайзан дээр хахаас би бүр үгүй нэг л юм ингээд нэг юм үзэгчтэй хараад ингээд нэг юм стресстэй юм уу нэг юм сандрал ирээд байдаг. Тэгэл байн 0 ороод гүүгээл Нал орох гээл. Тэгээ таасаа дахиад гээл. Тэгээ бүр сая тоглолтын тайзан дээр бүр арай дэндүү бүр ингээд бүр сандарсан. Яг л тийм олон мянган үзэгчдийн өмнө гарахад би ботцсон хэрнээсээ 50 байгаа хэрнээсээ баг зэрэг сандрал ирдэг. Тэр сандрал нь эхний 4-5 дуун дээр. Тэгээл цаашаага урсаал явчихдаг. Тэр урсгал нь дотроос урсч яадаг учраас дуу гэдэг чи өөрөө яалтчгүй бясалгадаг. Тэгээ тэр дуундаа ордог, тэр дүрдээ хуурдаг учраас тэр дүрдээ хураал дараа шилжилтүүд тэгэл ингээл явчихдаг шүү дээ. Тоглолтын дараа би маш гоё тайван байсан. Тэгэд баяр хөөртэй биш. Би бүр ингэсэн. Хүй ариука чи чинь бүр тоглолт хийсэн шинжгүй штэ гэд манай миний хань тэгжээд би хайртай би бүр дахиад нэг цаг дуулсан ч дуулахаар яг байна. Тэг хүмүүс хүлээгээд байна. Гараа дуулах уу юу гэж байгаа юм би програмд болохгүй штэ. Би дахиад нэг цаг дуусан ч болохоор нэмээ дуулчих уу гэдгсэн чинь анар найруулагч эдэр бүх юм ариунагч те програм тэгж болохгүй ш. Цагдаа дуулах. Цагдаа дуулах гэдэг биш үү тэгээд аяга хөөрхөө. Тасны ярд ингэ дуулчих гэ хүлээгээ суугаад байсан шүү дээ те хөөрхөө. Тэгэл анар цагдаатай хэрүүлсэн. Тэгээд ингэ шүү дээ те. Тэг үзэгчд баг хүлээгээ суудсан те бид яг үнийг хэлэхэд тэгэл бүгд гоё гарсан байлаа шүү дээ. Ажоо те. Нөх хүн их байсан л да. Маш их хүнтэй байсан. Хүлээгээл. Тэгэхээр тэр итгэл найдвар гэдэг юм басар л гэдэг ахна шүү дээ. Уран бүтээлчүүний зүрх сэтгэл. Яг л тэр нөх хийх хүн арга олчиж шүү дээ. Бид нар тэг хийх аргаа мэддэг. Тэгээд туршлага байна бидэнд. Энэ олон жилийн тууштай бүтээлч байдалд бүтээлч хүмүүсүүдийн дунд бид нар ажиллаж амьдарч шүү дээ. Бид нар шилбэл уран бүтээл хийх гээд гарахтаа бид нар яг ингээл бүтээлч байдал дотор л ажил өрнөдөг бидтэй. Шил бид ховч ярих цав олддоггүй шүү дээ. Яг үнийг хэлэхэд бүтээлч хүмүүсийн дунд ингээд суух. Бүр ингээл те. Бүр ингээл заа гал ингээд баяр хөөрөөр дүүрэл тэгэл гүй тэгсэн чи ингэдэг байхгүй гал ингээл. Тэгээ нэг мэдхэд бид нар өглөө гараад орой орж ирдэг. Бид нар ямар ч тийм өөр юмд бид нар зориулалт гарах цаг зав үнэхээр байдгүй. Яг үнийг хэлэхэд бид нар идэж уугаа шоудагч цаг бид нар долддоггүй шүү дээ. Хүлэн авалтан дээр бид нар идэж ууч чаддгүй те тоглолт хийсэн хүн чинь ингээд цадцсан тайвширсан тэгээд ингээд яг гөлийчдэг шүү дээ. Нөгөө өөр босод хүмүүс гаднаас орж ирсэн хүмүүс баярлалаа. Бид нар ингээд хүмүүсээ хараад баясаал тэгээд тайвширсан ингээд сууж идэг байхгүй тий. За. Одоо нөгөө нэг хурцлах байдал гэдгийг
асууч тийм үү гэд бас та ингээл өдөр болгон шин зүйлийг хардаг, эрэлхийлдэг гэдгийг бол мэднэ. Шин залуу дуучтай дуулахаас ахуулаад хамгийн анх харсарнаа хамтлагтай дуу хийж ах чил би жоохон бахт яг мэдчихсэн. Тэрнээс хойш ингээд шинийг дандаа эрэлхийлдэг. Гэхдээ нөгөө талд байгаа хүмүүсээ эсвэл тийм хурцлагдах зүйл гэдэг ч юм уу зөв талаараа хэр байдгүй. За энэ дуу чи ингэсэн юм байна. Би тэгвэл энд иймэрхүү шин зүйлийг бас нөгөө талд нарийн өөр шин зүйлийг сэтгэх ёстой байна гэдэг юм өдөр болгоны нэг юм хурцлагдмал нэг юм нөгөө нэг юм дайчин гэх юм уу юу гэх нэг юм байдал хэр их байдгүй. Одоо сараа хичээс ч юм өөр ямар дуучин байдаг. Inspiration санаа авах тий эсвэл яг санаа авах биш юм байна. Ааха за. Сараа ийм дуу хийчихэж байгаа. Наран ийм дуу хийчихэж байгаа юм байна тий. Би тэгвэл өөр ямар юм хийх үү гэдэг ч юм уу. Иймэрхүү бодол хэр их төрж байдаг. Би бол илүү их гадны уран бүтээлчдээс илүү тийм эрэл хагуулга хийдэг шүү дээ. Тэднэрээр илүү хурцлагддаг. Жишээлбэл яг одоо дэлхийн хамгийн хандлтаа дуун яг яагаад юм бага гэдгийг судалдаг. Тэг яагаад эдгээр яг юун дээр ингэж байна гэл те. Тэгэл ингээл хүнээс бол энэ яг яатсан байна нэгчтэй хэлээд өгөөч гэл те. Тэг энэ дээр ингээд ингэсэн хэдэн удаагийн юм ингэсэн байна. Энэ хин гэдэг юм хийчихгүй яагаад ингэсэн байна гэл. Тэг тэр нь надад илүү их бүтээл санаа өгдөг. Яагаад гэвэл тэднээс би илүү хурцлагдаж тэрийг би Монгол хөрсөн дээр яаж болох. Гэл те. Жишээлбэл ингээл тэршил Lady Gaga Bruno Mars хоёрын дуэт ямар супер байлаа. Тэгэл би тархинда за Lady Gaga Bruno Mars хоёр бол яалчгүй дэлхий хит хийчлээ. Яах вэ гэлтэй. Яалтчгүй гэл те. Тэгэнгүүт би одоо яах вэ Монголдоо гэд намайг хурцлчихж байгаа юмстэй те. Тэгэл ингээл санаа ингэсэн чи цаанаас ингээ миний ингээд бодоод гээл ингээд дэсэн юм маань билээ олчих жишээтэй те. Яалчгүй азаа бит хоёрын дуу яалчгүй Lady Gaga Bruno Mars шиг инглиш та Монголдоо бол те үнэхээр бас гайхалтай цөмөлтийг хийж чадлаа те. Одоо та хоёр нөгөө шинэ жилээр хамт бас энэ байг энэ дуугаа дуулахад яаж юм? Манай азаач өстө хөр эхлээл нөгөө цаа чи ингээл нэг хөрх ингээл гарч ирдэг штэ ингээл те. Тэгэл ингээл нөгөө хөдөлгөөнтөө залуугт учраас хөдөлгөөнтөө тойролгүй чинь. Тэгээ би чи араас нь гүйцэхгүй те. Эхлээд тэгдэг байлаа. Тайзан дээр ч тэгсэн штэ сая. Нэг стадионы толгой чи яагаад игчтэй баригдахгүй. Үгүй харин чи ингээ үзэгчтэй харсан чи бүр ингээд бүр сэтгэл хөдлөлтөө огшоод гэж байгаа байхгүй. Тэгэл нөө чи ингээл гүгээвч би араас нь гүйлтэй биш. Тэгээд нэг юм удаа өстэй хуцтай те. Айгаа хөөрхөн. Чи одоо хариу нагчээ гэл тайз байцан дээр хөөрхөн нээлттэй болцсон. Азаа маань үнэн гой нээлттэй. Одоо ингээ бит хоёр гой би нэг илүү гой мэдэрч дуулж байгаа. Нүд рүү гой хардаг болсон. Нүд рүү харахгүй ингээд гүгээд нүдэн гүгээд байдаг байсан. Одоо өөр болсон те. Одоо нэг гой дуэттэй яг нэг юм хамтрагч нар болж байна тий. Тэгээ азаа маань хөөрхөн гой ингээд уран бүтээлч мэдэрч эхэлж байна. Тэг гой нээлттэй болж байна бид хоёр ингээ гой шууд харилцаагаар ингээ урд нь ингээд нэг жирхэд ичээсээ ингээд нэг имээгээд идэх юм уу те. Ээж шиг хүн байгаад байгаа шүү дээ. Ээж нь миний оны бүсгүй юм бэлээ шүү дээ 67 оны. Тийм үү те. Манай ээж тантай ч утсан шүү дээ. Ариун хичээгээ нэг хөөрхөн тэгж. Тэг тийм үү гэх те. Тэгээд тэгэхээр чи харахгүй шүү дээ. Ээжтэйгээ адилхан хүнтэй насны эмэгтэйдэд дуулахаар имээгээд байгаа байхгүй хүндлээ те. Тэгээд одоо бүр дасаа бид хоёр одоо бид хоёр супер хоёулаа өөдөөсөө тойрч марч яваад ингэж мингэж яваа өнөө хөөрхөнд болж байгаа бүр янз юм байгаа манай аз. Одоо тэгэл энэ тэнд бол яалчгүй та хоёрын энэ дуу ямарч байгаа бүр босоогоор дуулж байна. Бүр босоогоор дуулж байна гэдэг. Бүр ихнээс нь ахуулаад дуусал ингээд бүр баг ингээд бид нар шиг дуулаад байгаа юм шүү. Угийн нөгөө бүгд мэддэг дуу ээж идэл энийг бүр ингээд аяж гарч байна. Алсаа энэ. Тэгэхээр ийм байдлаас их чинь ингээд юм ерөөхдөө ингээд те хурцлагдаж тэр дэлхийн одоо супер одууд энэ үнэхээр бөмбөрцгийн одууд яаж ажиллаж байгаагаас тэдний үнэхээр ингэж гоо хүчийг авч ингэж ирлэгддэг гэдэг юм уу те ирлэгддэг те хайр гэдэг зүйлийг ярих гэж бодож байна. Би зүгээр энэ тоглолтоос өмнө ч гэсэн яг хуу зүгээр хоёлоо зүс мэддэг байсан. Та нэг юм дүү байдаг юм ингээд мэддэг байсан. Би тэр үед ч харж ирсэн сая тоглолтын ард ч харж илаа. Таны хань үргэлж хамт байдаг. Үргэлж дэмждэг. Тэгээд одоогоос нэг хэдэн жилийн өмнө юм дээ. Нэг сошиал гэл бөөн юм болж идэл талбай хажууд нэг юм суулт болол тэгжээтэл би таныг яг нэг юм өстэй юм өмсцэн. Яг ингэ сууж байгаа чи бас харж ирсэн байхгүй. Тэгээд сайн ойрон нагчаага би нэг гар өрчөөд тэгч та нэг даарцсан юм шиг гэрнэ. Өө за сайн юм уу за их чинстэй энд ингэ жоохон завгүй дараа юм яриг. Тэгээ би яг тэндээс ус хайрыг мэдэрч ирсэн байхгүй. Тэгэхээр хүний үнэн чань хайр гэдэг ийм л байдаг байх гэж зүгээр энэ нэг юм цагаахаар атаархал жимшиг зүгээр нэг юм гой зүйл байсан байхгүй. Тэгэхээр
үнэн чайр гэдэг зүйлийн талаар зүгээр таны бодол яриаг зүгээр бас залуу хүмүүс зөндөө үзэж байгаа тийм. Одоо өнөөдөр гэхээр яг үнэн чайр гэж юу вэ гэдгийг мэдэхгүй самгардсан хүмүүс зөндөө л байгаа залуучууд. Наан цаана ороод тэр энэ талаар тийм шүү дээ. Яг ингээд одоо би хантайгаа ханилаад 27 жил болчихсон гэсэн байна. Тийм мэдээж эхний жилүүдэд бол бид нар өөрсдөө өөр одоо гэр бүлийн соёлтой тий. Манайх болохоор нэг юм маань болохоор нэг дарга хүн, скетэй айлын Орос сургууль төгссөн даргын охин. Төмрийн ариуна. Миний аав болохоор миний ханих болохоор эхээсээ одоо 13 хүүхэдтэй, олон хүүхэдтэй. Миний айлын голынх. Тэгэхээр арай амьдрал үтцсэн. Бидрийг бодвол арай өөр ингээд яг сэлэнгийн зүү хараагийн ийм залуутай би. Хоёр өөр залуу нийлж байгаа шүү дээ. Тий. Тэгээ энэ байдал бид нар дасан зогсгож би нэгээ таньж мэдхэд хугацаа хэрэгтэй байсан. Тэгээд би болохоор нэг тийм гадаад тий Европын орон сургууль төгсөөд ирсэн. Тэгээ нэг юм жоохон бардам тий эго ихтэй тий. Тэгэл манайх бол нэг юм скетэй айл танах манайх гэл бид нар чинь нэг тим нэг юм сонин үзэл санаатай тим үе байсан шүү дээ бид нар тий. Тэг яг ингээд нийгмийнхаа явцад бид нар ингээд шилжилтийн үед ингээд бидний өөрсдийн зан чанар бүх юмнууд өөрчлөгдөж байгаа. За тэгээд энэ гэр бүлийн үндэс нь яг гэр бүлийн үндэс гэдэг зүйл үнэт зүйл гэдэг юм юун дээр тогтох хэрэгтэй юм бэ гэдэг хамгийн нэг чухал зүйл байдгийн байна гэж би одоо энэ гэр бүлийнхаа амьдралаас ойлгож авч байгаа. Ерөөсөө энэ хүндэтгэл гэдэг юм хамгийн чухал юм байна. Бид нар гэр бүлийг ерөөсөө эр нөхрөө маш сайн хүндэтэх хэрэгтэй. Би шийдвэл эхнэр хүний хувьд нөхрөө сонсох хэрэгтэй, хүндэтэх хэрэгтэй, буулт хийж явах хэрэгтэй. Эр нөхрөө эрхэмлэн дээдлэн хүндэлж явах хэрэгтэй байл. Тэгэхээр гэр бүлийн амар тайван за мэдээж бурхнаас бол амар тайван ирдэг гэдэг би бол 100 мэддэг. Тэгтээ эмэгтэй хүн бас гэр бүлийг амар тайван байлгахад хамгийн гол тулах хүч нь байдаг. Тэгдэг үстэй. Ээж ааштай ороод ирэнгүүтэл гэр орон чи ингээл бүгд сандралдаал ингээл те. Тэгэл ээж орилж шахраал ингүүч гэр орны амар тайван байдал алдагддаг. Эрэгтэй хүн орж ирэхдээ нэг хүчргүй орилж орж идгийг чи мэдхүү. Би лав мэдхгүй. Та нар гэдэг хизээш тийм юм байдгүй байхгүй амьдрал. Байдгүй бах ихийнх нь дийлэнх нь тийм баг гэж бодож байна. Би захиалцсан юм шиг юм яриад унах юм. Одоо ингээ манай хүн бит хоёр юм ярихаар нэг хаяа маргаан гарна шүү. Тэгээ би хоёулаа нэг юм туршаа гэдэг. Чи ингээд нэг юм ууралахгүйгээр нэг 50 шидэд нэг үзтэй тэгвэл энэ гэрт энэ хэрүүл гарахгүй чи зүгээр үзээрэй гэдгийгсэн байхгүй. Тэгсэн сүүлийн 1-2 жил энэ туршигдож байгаа. Энэ байхгүй болцсон. Бид нар өндөр хоолойгоор яриад байдаг байхгүй юу? Эмэгтэйчүүд бид нар ээжүүд бид нар гэр бүлийг зохион байгуулагч ингээд өөрсдийнхөө сэтгэл хөдлөл мэдрэмжээр өндөр хоолойгоор яриад байдаг. Тэгээ энэ нь гэр бүл амар тайван нэг өгдөггүй. Тэднийг сандралд оруулдаг, өмсөн уртах аюу хэцүү. Тэгэхээр бид нар үнэхээр гэр бүлд амар тайван өгөхөд бидраас маш их зүйл шалтгаалдаг шүү. Тэгээ би энэ дээр маш их анхаарсан. Ягдвал эн чинь амьдралын уналтын үеүүдэд би гэр бүлээ яаж авч үлдэх вэ? Би гэр бүлтэйгээ үлдмээр шүү дээ. Би хантайгаа үлдмээр байна. Би үр хүүхдүүдэд өнчрүүлмээргүй байна те. Бид нар ямар нэгэн амьдралын нэг юм сорилтуудад бид нар бүдэрч унмааргүй байна. Энийг яаж тэнцвэртэйгээр авчих хэвээр. Ээж амар тайван байж. Ээж аав хоорондоо ярилцчихэж, мэргүү хаантай байж энэ гэр бүл чинь батлан хамгаалтанд дор, эр нөхрийн батлан хамгаалтанд дор үлдэх ёстой байсан. Тэр чинь нэг эмэгтэй хүн эх орноо батлан хамгаалаал те. Бүх юмаа батлан хамгаалаал ингэсэн түүх нь маш цөөхөн байдаг шүү дээ мэдээ. Эр хүн батлан хамгаалтанд дор энэ гэр бүл бүтүүлдэг гэдэг юмыг ариунагч нь амьдралаас ойлгож авсан байхгүй. Гэхдээ эр хүн чинь энийг ч уйжсан гэдэг нь. Бид нар өөрийн толгоогоор одоо өдөрч ингээд эр хүнийхээ орон зай дээр орой дээр нь гарц суучаал би энэ гэр бүлд мөнгө олж гин, би энэ гэр бүлийн бизнесийг хийж гин, би л бүгдийг хийж гин, чи юу хийж байгаа? Танах юу хийж байгаа ингээд танах манах гэд те. Чи бод тийм боловсралтай, чи бол ингэдэг гэдэг үгүй шүү дээ. Ингээл асуудлын нэг гэр бүлийн үнцэн гэдэг юм нөгөө нөхцөл боцолтойгоор ингээд бүх юм болоод ирдэг байхгүй. Яг л нөхцөл боцол тавьчин те. Тэгэнгүүт энэ хүндэтгэл, энэ дуулууртай байдал, эр нөхд чинь ямар хүн дуртай юм бэ? Яг эцэст эрэгтэй хүн чинь даруй дүлгэн зантай эмэгтэй л хайртай юм бэл шүү дээ. Нэг орилж шахраал, дээш өндөр хоолоогоор гараал, хэрүүл хийгээл, зодоо хийгээл, нөхрөө маажаал, ингээд эр хүнд ямар эр хүн хайртай байх юм бэ? Тийм биз дээ. Тэгэл яг л хамаг юмаа дэлгээл, тэгэл тогоон доторх юмаа дэлхий даяар зарлаа те. Уучлаарай, манай ээж бол надтай анх ингээд би буяатаа сууж байхад ээж минь юу ч хэлсэн. Битээ ариун нам тогоон дотроо юмаа хадгалж үзээр юмаа талталдаг бахаарай. Тэгэл зүхээ аваал, хаалгаа тас хаагаал гараал те, айж гараал би хизээч тэгж байгаагүй. Ээжигээ өнгөрснөөс хойш би яг тогоон дотроо бүх асуудлаа яг нүүр тулж агаад, үнэнтэйгээ нүүр тулж агаад тэгээд асуудлаа бид нар шийдэж чаддаг багт.
Тэ буруу бол буруу. За тэгээд мэдээж хэдэн хоног бид нар буруугаа хүлээхгүй шүү дээ хүүхнүүд хин тэ. Тэгэл дуугаа хураан, тэгэл ингээл гоншигнон, гомдон тэ. Тэгэл энэ процессыг чи явж ягаад эргээд бид нар зүрхний ухаарлыг өгдөг. Яг энэ эцэс надаас болсон юм байна шүү гэдгийг бид нар маш сайн таньж чаддаг, хардаг байх хэрэгтэй юм бэл. Тэгээ би бол ээж хүн гэрт амар амгалан бий болгож гэрүүл эр нөхөр өрөвхтүүд амар амгалан бий болдгийм байна гэдгийг яг амьдралаасаа өөрөөсөө олж харсан. Энийг би өөрөө тушаад үзэнгүүт яг тийм байгаад байгаа юм. Тэгэл би дуугаа өндөрсгөөл за би тэгэл ингэ чинь би өстө ядарч ирж чинь тэгэл муусаа аймнууд тэхгүйгээл ингээл ирэх юм бол өөр хүүхдүүд нөхрөө чинь бүлтгнөөл хөөрхий те тэгэл ээж ингэ чинь ингээл айгүй хөөрхөн штэ эргэжтэйчүүдтэй би чинь ирчүүдийн дунд амьдардаг болохоор хэдэн ирчүүдийн дунд амьдардаг болохоор энэ ирчүүдийг мэдээд идэг байхгүй юу те нэг талаар энэ чи таны сайн найз штэ тийм штэ бид нар чинь яг хамтдаа яагаад бид нар тэднийг заавал бүх юм буруутгаал тэгэл тэгсэнгүүд ингэсэнгүү тэд нар яагаад заавал бүх юмыг хийх ч ёстой яагаад заавал эрэгтэй хүмүүс дандаа бүх юм дээр ингээл те ингээл ялагч байх ёстой юм те аль алиндаа гой буул тэгэл гой ингээл явмаар шүү дээ те эндээс за тэгвэл ханы хайраас шилжээд хүүхдүүдийн хайрлал орё л та одоо том залуучууд болсон тийм том залууч тийм бүгд хоёулаа гэр бүлтэй юу хоёулаа гэр бүлтэй тийм тэгэхээр энэ дээр бас нөгөө нэг ээж хажуунаас харах нэг үнцэг гэж байх гэж байна. Байлгүй. Тийм. Байна шүү дээ. Би өөрийнхөө ээж дээр ч гэсэн авч үзээд харахаар. Тэгэхээр залуу гэр бүл ингээл алдаж онох эсвэл янз бүрийн зүйл танд хажуунаас харагддаг л баг. Ааш цаа ингээл тий. Энэ дээр одоо жишээ нь хүүгийн талд орох уу, бэрийн талд орох уу гэдэг ч юм уу нэг иймэрхүү юм байдаг шүү дээ. Яг өстө гендэ чи гондооч би гэдэг шигтэй аль алиндаа л баг. Гэтэ би илүү эмгтээчүүд хөвгүүдтэй маань илүү хүндэтгэлтэй хандаасаа тэдний зүрх сэтгэлийг сонсоосоо тэднийг урамшуулаасаа тэднийг босгон байгуулдаг байгаасаа тэднийг бас тэнхрүүлдэг байгаасаа гэж бас хүсье. Яг бол эрэгтэй хүнд тийм юм маш хэрэгтэй байдаг юм бэл. Эрэгтэй хүн чинь ингээд аюу маш их олон эрсдлийг үрдэг штэ амьдралдаа тий. Бид нар ингээл хараал та нар гэл ингээл нэг ерөнхийд нь хардгүйгүй. Эрэгтэй хүмүүс маш их олон эрсдлийг үүсэж шийдвэрлэх ёстой. Заримдаа шийдвэрлэж чадахгүй юм аа хурдтайгаар шийдвэр гаргах нөхцөл байдал ч эмэгтэй хүмүүсээс илүү эрэгтэй хүн дээр тэр тулгамдсан асуудлууд маш их ирдэг байхгүй. Тэгсэн хэрнээс эрэгтэй хүмүүсүүд үр хөвгтүүдтэй их өрцөөлөн байдаг. Хатуу үгийг бас төдийлэн хэлж чаддгүй. Манай хань бол яг тэгж хэлдэггүй. Ула наана хараал надад болохоор ингээл тай ингээл ингэдэг. Хүүгээ харахаараа бүр юу ч хэлэхгүй. Тэгвэл чи сая хэлээдээс чи хэл гэл ингээл те. Тэгээд би түрэгдээд тий өөрөө хэлгээ байлждаг. Тэгээд би түрэгдээд хатуу үг хэлээд тэгээд буруутгах жишээтэй те. Тэгээд ингээл яг үндэ муу нь баг болчихгоо те. Тий тэгээд надаар ингүүлчээл өөрөөсөө ингээд хүүгээ харахаар миний хөөгээд их тийм ер Монгол эр хүний нэг тийм мөн чанар тийм уян зөөлөн даруу те яг хөө мэдээж зөрөгтэй шийдэмгээ хилдэг аауд байх. Манай нөхөр бол тийм амартай юм шүү дээ. Их сайхан туршигтэй. Ер нь уур уцаар байх та. Тийм хошин мэдрэмжтэй тийм үү. Түрүү нөгөө нэг би муу ээж нь муу болчлаа гэд буруу хэлчлээ. Ер нь тэгэл муу ээж гэж хааж байдгүй л гэж би бодсон шүү дээ. Миний ээж ийм муу, миний ээж авч гэж байхгүй, муу хөвгч гэж байхгүй тийм. Зөв муу даал зуршилтай хүн л гэж байдаг гэж байгаа шүү дээ. Тийм муу ээж гэж байхгүй, бүгд л ээжтэй хайртай. Тийм. Ээж гиснээс таны ээж нэлээд залуудаа тийм миний ээж үгүй шүү дээ. Яг одоо миний насан дээр 57 наснда ээж маань үгүй шүү дээ гэж үгж чи залуу шүү дээ. Үгүй миний ээж залуудаа өнгөрчөөсөн. Ер нь бол яг миний насан дээр ээж маань одоо бурхан болсон. Тэнгэрийн орон руу явчихсан байхгүй. Тэгэхээр яг эд гоё насан дээр ээж маань. Та тэгэхээр 30 гарцсан байсан. Тэг би 33 тайсан. Эмээ болсон уу? Би болцсон штэ. Ач хүүтэй болсон. Одоо миний ач хүү 6-тай. Таны ээж манай хадам ээж 93-тай. Тийм 93. Миний хадам ээж 93-тай. Сая дахны тоглолтын дээр ээж маань тэрэгцэртэй гарч гараад хань маань тэг манай хүү ач хүү 3 тайсан дээр гарч ирсэн шүү дээ. Таны ээж ачаа харсан уу юу? Манай ээж миний хүүг бол тий. Тий манай өөрийн хүүг бол яг одоо дөнгөж нэг 2 настай байхад нь ээж маань мөх тэнгэрийн орнол явсан. Одоо эмээ болсон. Бүрээсээ гайхалтай мэдрэмжтэй. Ямар бай хайр. Бид нар залуудаа хүүхдтэй нэг зориулалтыг бүр ингээд 100% өөртөө залуу юм чи. Өөртөө залуу байсан учраас одоо бид нар нөгөө илүү нөгөө төлөвшсөн тэгээд бас нэг туршлагатай болсон учраас тэднийг илүү өөр талаас нь хайрлаж байна.
Тэ за ингэж болохгүй шүү те нэг минийхөө ингэж хэлдэг урамшуулах маягаар те ялчгүй эмээг хөөхт бол урамшуулаад байгаа чи бид нар ч баяр хүргэе гэл ингээл нөгөөх нь бүр нэр өнөө бүр нэг ингээд бүр мэдрээд те миний тоглолт моголт төр ингээд байгаа үсттэй тэр мэрийг яаж сурчдгийг те тэгээ ялчгүй эмээ болчихоор ачаа бүр илүү их санддаг те тэгсэн чи хүмүүст юу чинь гинэ сая дархны тоглолтын дээр манаа нэг ажиллаж байсан артлын нэг бүсгүүд тэгсэн гинэ та миний эмээг мэдхүү гинэ тэг чин асууж ин гинэ миний эмээг мэдхүү тэгсэн чи үгүй мэдхгүй шүү тэгсэн чи миний эмээ дуучин Ариуна гэсэн. Яа хөрхий мэт. Тэр одоо бахархаад байгаа бо тэ ямар хөрхий тэ. Юу гэж байгаа бэ тэр чи эмээ тэнцээ тайцсан дээр ингээд алж байгаа чи. Миний эмээ дуучин Ариуна гэсэн. Учрал тогтой хамтран ажиллагч эртээ 100 гаруй жилийн түүхтэй Америк, Англи улсаас гаралтай Dickies брэнд өдөр тутмын хамгийн чамин хувцсны хэрэглээч байх болно. Сонгуун үйлчлүүлээрээ Улаанбаатар ихтлгүүрийн 3 давхарт байрлаж байгаа шүү. Монголын оюутны сагсан бөмбөгийн холбоог дэмжиж ажиллаж байгаа Эдэн подкаст бид нар бол Монголын сагсан бөмбөг ирээдүйн хүүхэд залуучуудын энэхүү спорт маань дэлхийн спорт болоосаа гэж хүсдэг учраас чадах чинээгээр дэмжиж ажиллаж байгаамаа. Оюутны сагсан бөмбөгийн холбоо MCBA-гээ дэмжээрэй. Тоглолтын яриа лөө эргээд бас ихэнд ярьжсэн тий. Стадионы тоглолтыг хийлээ. За дараа нь энэ чи дархан дус тоглолт хийлээ шүү дээ тий. За энэ тоглолтуудын сэтгэлдлийг ахаад ярих гэж бодож байна. Тэгээд дархны тоглолт дотор болсон баг. Тий, дотор болсон. Тий. Тэр нөгөө шинэ арианад хийсэн харагдчихсан. Бас л галз өгтөө битүүл болсон Үнэхээр билээ. яг баг тэр аяараа арай жижиг хөлбраар явсан. Тайз яг стадионд байсан тайз жижиг хөлбраар явсан. Би дархан руу явж үзээгүй л дээ. Таны тоглолтыг хараагүй. Тэгэхээр тэр нөгөө стадионы баг тэр чигээр явсан уу? Тэр чигээр явсан. Тий. Анарын баг явсан. Манай Entertainment team баг зохион байгуулах миний өөрийн баг гэл бүгд явсан да. Нийт 200 гаруй хүний баг 200 гаруй бүрэлдэхүүнтэй баг явсан. Тэгээ нэг зүйлийг бодмоор. За энэ том тоглолтууд яард гарах яг одоо ингээд шинжилгээд явж байна. Ядрахгүй байна уу? Яг ер нь би том тоглолтын дараа нэг 4 хоног л амарсан. Тэгээ ер нь энэ 4 хоног амраад тэгээ ер нь энэ эрчмээ алдахгүй бай. Тэгээ ер нь жоох аттрактив бай. Тэгтээ мэдээж дунд нь амралт хэрэгтэй. Хүн юм чинь баг зэрэг махан би ядралт жоох өгдөг. Тэгтээ амралтаа зохицуулах аргаа бол мэддэг. Тэгээ би бас нэг тоглолтын дээр нэг юм ярих гэж бодсон. Учирлаа минь юу ер нь ингээл одоо ингээл стадионд бид нар тоглолт хэд маш олон уран бүтээлчд маш олон баг хамт олоо орж байгаа шүү дээ. Одоо ингээл сая дахны тоглолт хэд 200 гаруй хүмүүс Улаанбаатараас ингээл гараал ажиллаа явж байгаа. Тэгэхээр бид нар энэ болгож бүгд цалинтай ажилладаг байхгүй. Тэг нэг ч хүн үнгүй ажиллахгүй шүү дээ. Тэгэхээр хүмүүс нэг одоо Ариунагийн тоглолт гэж хараад байдаг. Үгүй. Энэ Монгол entertainment урлагийн одоо бүх талбарууд оролцож байгаа тоглолт байхгүй. Ариуна хийж байгаа мэт боловч арт талд нь бүх одоо талбарын энэ entertainment урлагттай холбоотой бүх талбарын хүмүүсүүд ажилладаг. Бүгд цалинтай ажилладаг. Одоо нэг ч хүн үнгүй ажиллана гэж байхгүй шүү дээ. Тийм учраас бид нар зах зээлийн эдийн засгийн шилжилтийн үед бид нар шилжээд айлард орсон. Тэгэхээр entertainment урлаг гэдэг маань өөрөө шоу шоу бизнес юм чинь. Тэгэхээр энэ урлагийн талбар хөгжиж, бусад урлагийн талбарууд зэрэг хөгжиж байгаа юм байна. Одоо хараа л да бид нар анх хувийн үсчинтэй болж байхад 90-ад онд өөрсдийн хувийн үсчин балет мастер хувийн техникч тэгэл нүүр будагч гэл ингээ өөрийн хувийн артистууд болсон. Одоо жирийн хүмүүсүүд хувийн үсчин хувийн одоо нүүр будагчтай үсчинтэй ингээд болцсон өөрийн одоо дизайнертай болцсон гэд эн чинь яг юуны нөлөөллөө? Урлагийн нөлөөлөл шүү дээ. Тэгээ урлаг бол маш хүчтэй зэвсэг байхгүй. Тэгээ энийг хүмүүсүүд энэ цаад нөгөө энэ том хүрээллээр нь том зургаар нь юусан манайхаа харддаг. Тэгээд нэг хүн дээр ингэж ачичаал муусаа урлагийнхан муусаан дуучт муусаан юмуд ингээл эдгээр ингээл дуулдаг ч гэдэг юм уу тэр хөдөлмөрийн үнцнийг тэр олон хүмүүсүүдийн хөдөлмөрийн үнэт зүйлийг гიშгээд идэг. Тэгээ нөөрэ ямар гайхалтай нөлөөлж ямар олон талбарууд зэрэг хөгжиж байгаа. Дагаад худалдаа хөгждөг.
Бидний бүх юм хөгждөг байхгүй. Бүх юм хоорондоо уялдаатай. Уялдаатай. Тэгэл тоглолтын үеэр чинь тэр өстө бүх тэр худалдааны байгууллагууд тэгэл одоо юу байдгийг бүх юмнууд л дууссан гэж байна шүү дээ. Хөдөлж шүү дээ. Хөдөлж шүү дээ. Нэг тоглолт хийчихэд тий. Тэгэл таксины жолооч хүртэл ариунагч би такси аваад UB Cap-д суугаад ингээл заримдаа такси аваад явж байхад ариунагч бид тэр орой бүр өстө маш их мөнгө хийсэн шүү дээ. Таны тоглолтын буйнаар ачаар тийм олон хүн бид нар ингээд таксигаар үйлчилсэн гэж байгаа байхгүй. Тэгээд л нөгөө татвар матварыг бүх юм руу явж. Бүх тийм. Тэгэхээр ерөөсөө тий энийг манайхын их том зургаар харах хэрэгтэй. Яг бол ямар олон талбарт нөлөөлж гин, ямар олон талбарын хүмүүсүүд бас цалинтай мөнгөтэй ажиллаж амьдарч байна те. Энэ өөр хөгжил зэсгэлт явдаад байгаа байхгүй те. Тэр орой нөгөө стадионд би яг санаж ин л да. Нөгөө хоолны асар гэж үйлчлэгээнүүд гардаг шүү дээ те. Зарим тоглолтын дээр нөгөө нэг гондуу байдаг байхгүй. Юу ч зарагдсангүй. Тэгсэн чил нэг юм шарлаг хийдэг таньдаг газар. Хөөе учирлаа наашир гэ. Яас маа хоолоо дуусчлаа манай хоол гээд. Ямар одоо тоглолтоо үзье та гээд. За ашгүй гээд. Амар тоглолт байна гээд. Тэжиж бүх юм дуусч байгаа юм чи. Тэгээд бүр тийм гоё жаргалтай хүмүүсүүд ингэж ажиллаа хийж те тэгэл ингээд тэнд хүмүүс бүх хүмүүс жаргалтай байсан гэсэн те тоглолтын үеэр тэгэл бүгд дараа нь ингэсэн инээдсэн ингээл бүгд ямар гоё гарч ирсэн ингээл тэр хүмүүсүүдийн зураглалыг надад хүмүүс ярьж өгч байгаа байхгүй таксины жолооч тэр ариунагч тэнд нэг ч уурсан баг бүгд баяр хөөртэй байсан гэж байгаа байхгүй. Урлаг хүн тийм баяр хөөрг өгдөг юм шүү. Тийм гоо чөлөөлөлтийг, эдгэрэл чөлөөлтийг өгдөг юм биш үү те. Тэр тоглолтоор дамжуулаад хүмүүсүүд те ууралж байгаа хүн гараагүй мэдээж тэнд плетэ авсан мөртлөөс үзэж чадаагүй хүмүүсүүд байсан гэсэн. Байсан гэж л уцаартай хүмүүсүүд байсан гэсэн те. Гэхдээ энэ бол биднээс шалтгаалаагүй те. Бас нэг тий зарим нэг өөр шалтгаанууд бас байсан баг. Бид нар бол зөвхөн тоглолтод л анхаарч байгаа шүү дээ тий. Тоглолтын зөвхөн зохион байгуулалтын хэсэг манай баг ажиллаж байгаа бусад юмнуудыг хариуцсан хүмүүсүүд ажиллаад явдаг байхгүй тий. Яг үнэ. Тэгэхээр тоглолтын хувьд бол яг эмэрхүү гой зүйлс маш их байлаа. Тий дахин баяр хүргэе. Тэгээд цаашдын ариунагчийн одоо ажил юу ах вэ? Ер нь нэг гой стратеги төлөвлөгөө алсын хараан дотор ер нь ажиллаа явуулах юмсан. Тэгээд илүү бүтээлч байдлаа алдахгүй юмсан гэж бас бодож байгаа. Тэгээд маш гоё төлөвлөгөөнүүдийг гаргасан байгаа. Тэгээд тухайн үед нь гоё үүсээ задлаад явна. Тийм. Үүсээ задлаад явна тий. Тэгээд энэ ирчвч энэ 25 оны ирчвч бол алдагдахгүй цаашаа. 26 онд өргөжлөлээд явъя да тий. Одоо бас нэг идэвхтэй 10 жил сайхан ажиллаа хийчмээр байна да тий. Үнэхээр ирүүл саруул байна. Сайхан уран бүтээлчид, залуу уран бүтээлчид байна. Зөндөө олон бас гоё хадгалагдсан дуунууд байна тий. Уран бүтээлүүд байна. Одоо таны яг 33 нас хүртэлх нөгөө эд ажилласан үе одоо дуун дээр ажиллах, өмнө дээр ажиллах одоо нөгөө ялгааг л би ярмаар байна л да тий. Одоо яг нөгөө юмнууд чинь бүгд захимжаад нэг талаараа хэлбэр болчиход байна. Маш хэлбэр болсон тий. Тий. Тухайн үед бол тэгэл 33 нас хүртэл хэдэн цом гаргацсан байсан юм. 33 настай ч би яг гавья тавдаг жил чинь 33 настай гавьяч хүчтэй болж ирсэн. Яг нөгөө би зургатаар үзчихсэн зөв санаж байна уу буруу санаж байна уу? Та нөгөө 2004 он хүртэл 2005 онд би гавьяч хүчин болж ирсэн юм байна. Тийм нөгөө хотоос гараад яг тэмдэглэжсэн сая даа. Тэгээд би 2004 он гэдэг чинь миний шинэ орон зай цамаг гарцсан байсан үе. Чамтаас чамгүй цамаг гарцсан байсан үе ихгүй Сингапурт ажиллаад. Тэгээд нэг Сингапурын хөгжимчд миний нэг стадионы тоглолтын дээр ирж тоглоод дараа нь дурлал шиг асан дээр Орос Сингапурын хөгжимчд ирж тоглож ирсэн шүү дээ. Тэгэхээр тэр хүртэл тийм гайхалтай гоё гадны уран бүтээлчтэй хамтарч ажиллаж байсан үе байхгүй юу. Сингапураас идэргээл нөгөө гадаадаас та нар хөгжимчтэй авчирдаг байсан. Тэгэхээр яг уу ялчгүй нөгөө орон зай илүү чанартайгаар сольж байгаа юм болоо гэж зүгээр одоо бодохгүй юу. Тийм. Тэгэхээр одооны уран бүтээл чанарыг дотооддоо юу гэж үздэг вэ? Манай одоо бүр мэрэгчлэнгүүд сайн байна штэ. Хөгжимчд сайн байна. Одоо манай тарин юу яг байхгүй байна гэхээр хөгжмийн одоо тэр зохиолчд дуу гэдэг уран бүтээлчд те одоо тэр тухайн үед бол нөгөө Оросд хөгжмийн зохиолчд бэлтгэгддэг байсан штэ. Тэгээд илүү их одоо тэр продюсерийн чиглэлд одоо яг нөгөө энэ нэг дэлхийн нэг юм институт тэр нэг одоо нэг юм шоу ертөнцийн институт нэг арай өөр ажиллаад байна штэ. Энэ манай Монголд их сайн нутагш хэрэгтэй. Ийм мэрэгчлэлтэнгүүд Монголд их сайн бэлтгэгдэж ирэх ёстой юм болов уу гэж бас боддог. Яг бол бидний мэдэхгүй юм бас зөндөө байгаад байгаа байхгүй. Бид туршлагаараа л яваад байна шүү дээ. Өөрсдийнхөө энэ олон жил тоглосон туршлагаараа ингээл ингэдэг юм байна гэл тэгэл залуучуудаа нийлж бас бид нар яг бүтээлч байдлаа хуваалцаал. За одоо ямар инновацлог зүйл хийх вэ? Яах вэ? Энд дээр одоо яах вэ гэл ингээл бид нар нэг дэлхийн имийг хараад тэгээд болохоос яг бас мэрэгсэн болгосон хүчингүүд Монголд үнэхээр хүний нөөцийн тэр зарим талбар дээр маш дутагдaltaй юм болов уу гэж бас бодод байгаа.
Тийм энэ талаараа гэхдээ илүү хөгжих хаа. Дэлхийн хавтгай болж байгаа шиг тийм. За яг өндөрлөх өрөнд өгч гэхдээ арай болоогүй. Нөгөө ухаарл нөгөө нэг харамсал гэдэг зүйлийг та юу гэж бодд юм л гэж бодоод байхгүй. Тэгээ энэ бол хүн бол зүрхэндээ л ухаарлыг авах хэрэгтэй. Ягдвал алдлаа тий. Онлоо. За тэгээд тэрийг тууллаа. Туулаад зарим хүмүүсүүд тэр яг үнтэйгээ нүр тулаад ухаарлыг автгүй хүмүүсүүд маш их байдаг. Маш их би бол ухаарлыг авах юмсан гэж хамгийн их тийм хичээдэг зүрх сэтгэлтэй. Яг л за би үнэхээр ингээд бид нар амьдрал дээр юм эсвэл би нэг ийм алдаа гарчлаа гэхэд бодохдоо би айгүй гимшдэг. Тэгээ тэрэндээ ингээд шаналаад байдаг. Тийм шалдаг зүрх сэтгэлтэй юм байхгүй. Яг нэг уран бүтээл дээр шаналдаг шиг ёо би ямар тэнэг алдаа ээжвэ гээл тэ. Тэгэл тэрэндээ ингээд шаналаад за би эргээд энийг ингэхгүй тулд за би одоо яг яах ёстой вэ гэд ингээд эсвэл одоо тийм адилхан хүмүүсүүдийн юмыг уншдаг, судалдаг, эсвэл ном уншдаг, эсвэл одоо өөрийнхөө сүнслэг удирдагч коуч нартайгаа яриад би нэг энэ дээр ингэчлээ. Би яг энэ дээр ингээд нэг шарх аваад эсвэл би тэр хүнээс шарх авчлаа, эсвэл би тэр хүн шарх өгчлөө. Би энэ дээр одоо яаж эдгэрэл чөлөөлтийг хийх вэ? Би энэ дээр яаж энэ хүлээснээс өөрийгөө салах вэ? Яаж тайвширлыг авах вэ гэдэг хүмүүстэй хуваалцаад яриад эсвэл нөгөө хүмүүсүүд рүүгээ ядаж уучлаарай гэж гуугаад тэ цаастаа их чинь эргээд харахтаа үнэхээр яг би ингэсэн байна гэдэг. Заримдаа би тэгж гомдосноо ч мэдхгүй мартцсан хүмүүсүүд зөндөө байдаг штэ бид нар тэр хүндээ уучлаарай ч гэж хэлээгүй хэлээд нөгөө хүмүүсүүд нь би танд ингээ гомдсон та намайг тэгжсэн шүү гэд гомдсон зөндөө хүмүүсүүд байдаг тий. Тэгээ энэ болгоноо эргээд бид нар ингээд нэг юм шүүлтүртэйгээр ингээд нэг юм тунгааж бодох хэрэгтэй юм байл. Ихийнх нь тэгж тунгааж боддгоо учраас тэр зүрхний ухаарл нь яг зүрх сүнсэндээ ирдгүү мө гэж би бас боддгийн. Миний хувьд бол тэрэн дээр би одоо илүү дадал одоо яг ингэж дадлагжуулдаг өөрийгөө. За би өчтөр яг хантайгаа нэг ингээ харилцчихлаа да тий. За энэ бол яг миний зүгээс байсан байна. За хэрвээ хань гэсэн бол миний хүүхд юм алдаа гарсан бол би хайр дотор яг энийг үнийг хэлэх хэрэгтэй. Хайр дотор үнийг хэл гэдэг байхгүй. Одоо яг нөгөө бурхны номон дээр. Тэгэхээр хайр дотор үнийг хэлнэ гэдэг чинь загнаа гэсэн үг биш шүү дээ. Шудраг бөгөөд бас нэг сахилгажуулах хайр дотор үнийг хэлж явах хэрэгтэй байхгүй бид нар. Бид нар үнийг хэлнэ гэдэг гүнгүүтээ загнаад идэг юм бэлээ. Тэгэхээр хайр дотор үнийг үгээ бодож бясалгаж жагаад ямар мэргүү хантай үг хэлэхгүй гэдгээ одоо боддог болсон гэдэг юм уу та. Хизээс боддог болов. Ер нь сүүлийн нэг одоо баг нэг 14 жилийн өмнөөс ер нь энэ тал дээр илүү их одоо ингэж ажиллаж байгаа. Насны хүмүүс манай нэвтрүүлэгт ордог л да. Тийм эрэгтэй эмэгтэй гэдэг. Тэнгүүт яг ингээл нөгөө ухаарл гэж ярихаар 40 наснаас гэж ярьдаг. Үгүй тийм бодлоо шүү. Яг нэг 40 нас маснаас гэж бас жоохон тэр бол зөв нийтлэг үг штэ. Тэгэхээр тэр хүний өөрийн яг энэ оюуны төвшөнд энэ зүрх сэтгэл ухамсарын төвшөнд бид нар одоо нэг ил далд ухамсарын тухай зөндөө ярьдаг болчихлоо штэ. Та бол ил ухамсараараа ярьж гин далд ухамсартаа яаж ингэж. Гэтэл бид нар яг далд ухамсартаа юуг хадгалаад авцсан байна. Далд ухамсартаа бид нар аль насандаа тэр шархыг авцсан байна гэдэг зүйлүүд чинь маш чухал байдгийн байлээ л дээ. Тэгээ би бол бас далд ухамсартаа буй тэр хадгалагдсан байгаа зүйлдээ эдгэрэл чөлөөлтүүд тэр авсан шаргаа эдгэх тийм зүйлүүдтэй бас нэлээд тулж ажилласан хүн. Тэгээ олно гэдэг их. Тэр чинь бас удирдагч нар бас байна. Тийм байна тий. Коуч удирдагч нар бас байдаг. Би жишээ нь бол олон байгаа ах гэж бодож байна. Гэтэ би тэрийг мэдэхгүй байгаа байхгүй. Тий. Одоо нэг траума гэдэг шиг юм байна гэдэг чинь далд ухамсар. Зарим сэтгэл зүйчтэй ажиллаж байна тий. Зарим нь одоо пасторуудтай ажиллаж байна. Зарим нь одоо би ажилдаг байг тэрнтэй ингэж ажилдаг. Сэтгэл зүйчтэй биш. Би өөрийнхөө сүнслэг коуч нартайгаа ажилладаг. Пасторуудынхаа тусламжаар ажилладаг тийм. Яг тэгвэл тэр эдгэрэл чөлөөлт бидэрт үнэхээр хэрэгтэй. Тэр эдгэрэл чөлөөлт нь юун дээр байдгүй ихэнх нь үл уучлал дээр байдаг байхгүй. Бид нар бусдыг дандаа үл уучладаг. Тэгээ тэрэндээ хатуурулсан байдаг. Гомдцсон байдаг. Тэг хинээс авснаа мэддэг. Мэдээч хин нэгнээс бид нар айхтар травма аваад удаа явцсан байж магадгүй. Ихийнх нь 5 наснаас өмнө авсан шархууд. Эсвэл одоо нийгэмтэй харилцаанда эсвэл нийгмээс авсан шар. Эсвэл нийгэм гэдэг чинь өөрөө хүмүүсээс авсан шарх штэ. Эсвэл ажлынхаа, эсвэл хин нэгэн хайртай дотныхоо хүмүүсүүдээс авсан шарх байдаг. Энэ болохоор дийлэг нь ямар шарх байдгүй гэдэг ингээд нийгэмдэр одоо гэр бүлийн энэ дотор хаалганы цаана байгаа амьдралыг хараад үзсэнгүүд ихийнх нь хайрын хэрэгцээ хангалтаагүй хүмүүс хамгийн их шарахтай байдаг юм байна гэж судалгаагаар бас гарч ирдэг юм бэл. Тэгэхээр хайрын хэрэгцээ хангалтаагүй хүмүүсүүд маш их байгаа штэ. Зарим нь үнчин, зарим бүтэн үнчин, зарим нь ээж авдаа хаягдцсан тэ. Зарим нь эцэг гэх нь одоо ингээд нэг ямар нэгэн байдлаар одоо өвч юм уу, зуурдаар юм уу, осол аваараар юм уу, аимшигтай зүйлэр юм уу ингээд өнгөрцөн байж бол.
Тэг хүмүүс өөрсдийнхөө зүрх сэтгэл дотор асар хичгүүр гоник харуулсал энэ олон зүйлүүд чинь ингээд зүрх сэтгэл дотор хадгалагдаад ирэхээр тэр нэг юм ухаарл гэдэг юм нь орж ирэхгүй илүү их тийм шархтаагаараа тэр он жилтайгаа ингээд хадгалагдаад тэгэд үлдчихдэг юм байна гэж би бас. Тэгээ тэрэнд нь яаж ухаарл орчих юм бэ мэдөө. Тэр хүн чинь шархтай бод шүү дээ. Тэр хүн чинь өвчтэй бод шүү дээ. Сэтгэл зүйн хувьд тэр хүн ямар нэгэн өвчлөлтөй байна гэдэг чинь тэр юм урсаж орж ирэхгүй шүү дээ. Өөр юм гоё эрг давтамжтай тэр гоё хайр баяр хөөр амар амгалан тэр юм урсаж орж ирэхгүй байхгүй. Тэгэхээр тэр сөрөг давтамжин дээр л тэр одоо болохгүй айдас ичгүүр үл зөвшөөрөл үл уучлал тэгэл эргэлзээ тэр бүх ингээд хүлээсүүд чинь тэр хүнд байгалах байхгүй. Тэгэхээр тэр зүрхний ухаарл гэдэг юм орж ирдэг юм байна гэсэн. Орж ирдэг юм байлээ. Тэгээ одоо удирдагч нараас яг тэрийг бас сурсан коуч нараас Тэгээ энийг би маш их хэрэгжүүлж байгаа. Тэгээ энийг айлхаар олон хүмүүс бид нар хэлж явах хэрэгтэй юм билэ. Одоо харин нийгмээрээ сэтгэл зүйч нар маань бид шархтаа учраас ил ухамсар, даалд ухамсар гэл ингээд хүн болгон өөрөө өөрийнхөө тэр одоо юугаар яриад явчихна л таахгүй нээлттэй болж байна тий. Одоо нөгөө амар танд баг тийм зүйл байгаагүй болов гэж. Тэгсэн чи их сонио амар тайван 5 тухтагийн стресс гэж байдаг. Хитрхи их амар. Тийм шүү дээ. Хүн зарим хүмүүс 5 тухтаа бүсээсээ гарч чадахгүй байхаар тэр нь илүү их одоо хүнийг зүгээр ингээд нэг юм материалын ертөнцид 5 тухтаа бүсэд байна гэдэг бол энэ бол айгүй уйтгартай шүү дээ. Бүх зүйл бэлэн байх. Бүх бэлэн. Чи хангагдсан учраас тэр хүн 5 тухтаа бүсээсээ гарч чадахгүй юу ч хийхгүй. Тэр хүн ямар ч бүтээл санаа авахгүй ажлын хөдөлмөрийн энгийн зүгээр л тэр хүн паразит зүгээр л ийм болоод хувьчиж байгаа хэрэг. Тэгэхээр тэр бол 5 тухтаа бүсээсээ гарч чаддгүй нэг хүмүүсүүдийн тухай ярьж. Зарим хүмүүсүүд нь хуйг дуулга өмссөн тий. Тэгээ тэр хуйг дуулга өмсөд ингээд дотор хүн бол бүр ингээд цөхөрцөн хэнийг ч оруулдаггүй. Тэгэл эсэргүүцэл тэгээ тэр хүн айцтай. Хаанаас айц авсан бөөмөд. Ингээд бас байждаг бас улсууд байна. Бүх юм бэлэн 5 тухтай сайхан амьдрал материаллык зүйл гэж ярьж байна тий. Нэг хэсэг гингүү танаа гэрүүлийг бол бүх юм бэлэн гэрүүл гэж ярьдаг ус. Тэнгүүд одоо яг ингэж өсөх гэхээр таны 2 хүүгийн яг тэр өсөх орчин бүх зүйл нь бэлэн 5 тухтай орчин байсан уу? Тийм шүү дээ. Бид нар хүүхдүүдэд тэгэд өсгцэн байна. 5 тухтай орчинд бүх юм бэлдээд өсгсөн учраас хүүхдүүд бас бүдэрч байна тий. Яг бол тэр 5 тухтаас бүсээсээ гарч чадахгүй хангагдсан байгаа учраас тий одоо тэр хүүхдүүдийн одоо хинэн ч үеж болно тий. Тэр одоо нэг өөрийгөө ялч чадахгүй байгаа залхуурал гэдэг юм уу тий. Зүгээр ингээд гадаад ертөнцөөс өөр юмыг хайгаад ингээд яваад байна шүү дээ. Одоо ингээд би нэг юм тий ингэж нэг өөрийгөө дайчлахгүй өөрийнхөө хөдөлмөрийнхөө үйлсээр бид нар амьдрчээч тэр баяр хөөр тэр одоо нэг хөдөлмөрийн үйлсээр амьдрна гэдэг чинь өөрөө ямар гоё зүйл үлээ тий. Энийг бид нар өөрсдийнхээ гараар оюун бодлоор хичээл зүтгэлээр тууштай байдлаар цэвэр ариун мэс чанар дотор шудраг байдал дотор энийг хийх хэрэгтэй байхгүй. Тэрнээс ч зүгээр 5 тухтаа бүс суучаал бүх юмаа хангуулчингуудаа насанд хүрсэн хүн мөртлөөсөө одоо бусдын өмнөөс бид хариуцлагыг үүрэх ч юм уу те. Өчигдөр бүх насанд хүрсэн улсууд хуулиараа хариуцлага хүлээх тэр бүх юмнууд нь хуулиараа бичигдсэн баг ш. Тэгвэл одоо эдгээр өөрсдөө бие дааж те бусдын өмнө хариуцлага хүлээж сурж өөрсдийнхөө хөдөлмөр зүдэл зүтгэлээр амьдрч сурах хэрэгтэй байхгүй. Би бол хүүхдүүдэд тийг зөвлөдөг. За та нар хит бэлэнчлэх сэтгэлгээнд орж болохгүй шүү. Ер нь Оросооч ирсэн. Хизэнээс тэгж яг бүрээ одоо тийм энийгээ зогсоо. Ер нь бол хилдэг. Байнга ээж бол байнга углана. Ер нь байнга ташуур угна тий. Хэлсээр хагаад үнцэнгүй болчиход байдаг байхгүй юу тий. Ээжийн үг нөгөө тэгээд заримдаа ааваар нь хэлүүлдэг гэхээр тий. Аав эсвэл жоохон гатуудчих гад эсвэл хит зөөлдөж гээд тий. Ээж бол байнга угладаг тий. Энэ бол ээжүүдийн ерөөсөө бүр ингээд нэг юм генэнд нь цосонд нь үр хөвгтийнхаа талаа нөхтөл үр харам өгсөн хонооч үр харам гэж үг өгдөг шүү дээ тий. Тэгэхээр ээж хүн бол тэгж үр хөвгтдээ санаагаа чилээж өгдөг. Яг тэгвэл тэр алдаа оноог нь мэдээд дээ шүү дээ тий. Хараад байгаа учраас ялчгүй нөгөө бүх зүйл яг ээж аав бүгд байх ёстой гэдэг зүйл одоо би зүгээр өөр дээрээ ч өөр хүмүүстээр ч жишээ авахад бүгд сайн хүн байгаад байгаа. Ээжтэйгээ өссөн нь аав нь арай хол эсвэл аавтайгаа өссөн нь гэ харахаар айл нэг зүйл нь дутуу болдог. Жишээ шийдэмгий байдал эрэгтэй хөвгт ээжтэйг өссөн эрэгтэй хөвгт дутуу. Хит зүйл байх жишээний нэг иймэрхүү зүйл аавтайгаа ингүүд эсрэгээрээ хатуудах гэдэг ч юм уу. Тэгэхээр ерөнхийдөө бол гэр бүл гэдэг зүйл маань бүтэн байх нь ямар чухал вэ гэдгийг
хүүхэд дээрээс харж болохоор. Тийм шүү дээ. Илүү бүтэн байх те. Айлхоор ээж аав нар хүүхдэд орхиж явмааргүй байна те. Тэр хүүхд чинь муу сайн ээжтэй л хайртай байдаг байхгүй. Миний ээж л гэж штэ. Миний ээж л бол ээж байхгүй. Тэгэж муу ээж гэж хэлдэггүй үсттэй те. Миний ээж гэж тэгдэг үсттэй. Нэ хөөхөн те. Одоо ингээд хүүхдүүдээ харахаар 30 гарсан бол миний ээж л гэж байгаа юм чи. Тэгэн штэ. Ээжийг яг ингээ юм болонгууд таахчаас ээж л толгоон тэрс. Миний ээжээ гэж ороод ирж байгаа чи мессеж үчээл те. За маш их баярлалаа. Тий. Өнөөдрийн манай дугаарт дахин давтагдчихгүй цор ганц ариуна гэж оролцлоо. Тэгээд ерөнхийдөө дуунаас гадна өөрөө ямар гайхамшигтай хүн бэ гэдгийг надаас гадна таа охин бас хоромхож гисэн мэдж чадсан болов уу гэж бодож байна. Тэгээд урилга хүлээн авсан танд маш их баярлалаа. Баярлалаа. Үзэж байгаа хүмүүстээ хэлэх үг байна уу? Үнэхээр одоо удахгүй шинэ он гарлаа. Тэг яг нэг он гардгаараа гарна те. Шинэ жил болдгоор бол болно. Тэгтээ бидний амьдралын замнал, бидний тэр нөгөө хийж байгаа замнал маань, тэр үйлс маань өөрөө хэр одоо зөвхт байдал дотор одоо өөрийгөө захирахуу дотор явж байна гэдэг чиг чухал юм байна даа л гэж би энэ онцлогын дунд туршаарж байгаа. Яг л он солигдгоороос солино. Тэгтээ энэ цаг хугацаа гэдэг зүйл бол сүнслэг ертөнцид бол байдгүй юм бэл. Байдгүй юм бэлээ. Ингээд судлаад үзэхээр яг л сүнсэнд нас гэж байдгүй юм байна гэж би ойлгосон шүү дээ. Ер нь бол энэ онцлог байхгүй тийм. Тэгэхээр энэ сүнслэг ертөнцид буюу энэ оюун ухаан майнд одоо ингээд дэлхийд даяар 3D, 4D, 5D, 6D гэдээ ярьж штэ. Энэ бурханлаг чанараа хөгжүүлээ гэл ингээд ярьж байна тийм. Тэгэхээр бид одоо жоохон хараа хяналттай. Одоо бас нэг өөрийгөө даруй зүрх сэтгэлтэй болоод бүх юмыг буруутгахгүйгээр, өөгшүүлэхгүйгээр тэгээд бид нар ингээд нэг юм бусд руу харж өнгөхөөсөө илүү яг хаалганы цаана та энэ нөхөртөөгөө яаж харьцаж байгаа вэ? Бусдыг бас яаж та урамшуулж тэгтгэж ингэж байгаа вэ гэдэг энэ дотоод зүрх сэтгэл чинь яг тэр ямар мөн чанар дээр яваад байна ямар хандлага дээр яваад байна гэдгийг их сайн шалах хэрэгтэй юм байл шүү. Тэгээд он гардгаараа л гарна, шинэ жил болдгороо болно, ариунаа дуулдгаараа л дуулаад явж гин тэ. Тэгэхээр хэдүүлээ яг одоо нэг инлүүга нэг өнгөж харах цаг болсон юм байна тий. Таны зүрх сэтгэл хатуураад байна уу? Зөөлөн байгаад байна уу? Ихийнх нь дандаа хатуу зүрх сэтгэлтэй л яваад байдаг юм байлээ шүү. Би бол одоо бас залуудаа маш их ингэж зүрхээ хатууруулж их тийм гомдож одоо үл уучлах тийм зүрх сэтгэлтэй явж исэн цаг үе байгаа. Тэгээ одоо бол тэр одоо юун дээр бол тавихгүй. За маш их баярлалаа. Сайхан бүхнийг хүсье. Тэгээ сайхан бүхнийг хүсье. Урилга хүлээн авсанд баярлалаа. Өнөөдрийн дугаарыг үзсэн та бүхэндээ эрүүлийн сайн сайхныг хүсье. Баярлалаа. За.